сайн байцгаана. За өнөөдрийн биеийн тамирын хичээлээр та бүхэндээ Монголын үндэсний уламжлалт дасгал гэж ойлгож болно л доо. Тэгээ нэг үндэсний бүхий дивэ шавааг бас Монгол хүн болгон одоо бас ир хүн болгон хийгээд үзэх хэрэгтэй гэж байна. Өнгөц одоо телевизээр харахад бол амархан тэрийг юуг нь хийдэг ингээд тийм бодол төрдөг ч гэсэн яг бодит байдал дээр ингээд хийх гэхээр бас эвгүй байдаг. Дивэ шаваа. Тэгэхээр дивэ шаваа бол одоо бид нар ч ер нь ямар хамаатай бид нар ямар бүх барилдах ш гэж ойлгож болохгүй. Бидний өв соёл тийм учраас бас өөрсдөө нэг хийгээд үзээд одоо гэртээ намарч байгаа одоо энэ карантинтай байгаа хугацаанд гэртээ хийгээд ингээд эн чинь зүгээр дасгал гэж болгоч. Тэр үл нэг амар буруугаар одоо өгчүүд хийх ёстой гэж ойлгож болохгүй. Тэгэхээр гараа ингээд дээш өргөөд ингээд дивхээр хүний уу шиг тэлэгдэж одоо бас амьсгалын багтаамж нэмэгдэх гэж үздэг байгаа. За одоо тэгээд та бүхэндээ хийж үзүүлье. За одоо хүн байхгүй учраас энд одоо нэг өөрөө төсөөлөл за одоо эндээс ингээ малгай авсан гэж үзээд за иймэрхүү маягаар ингээ гэртээ хийж байгаарай. Нэг уушигны одоо уушиг тэлэгдэж амьсгалах чадвар нэмэгдэх гэж үздэг байгаа. За одоо ингээд бүгдээрээ дасгалтаа оръё. За эхлээд би халаалт жоохон гүүгээд гэрийн нөхцөл хийх дасгал шүү дээ. За нэг дотроо тоолоод нэг 20 тоолоод дээр сүнээ. Дээр суулт хийгээд үзүүлсэн байгаа. Яг тэр зарчмаар 10 удаа гар дээр сүнээгээд 10 секунд орчим амарна. За ингээд би хажууд шаарчаа. За ингээд гараа судлаад 10 секунд орчим аварна. Сүнэхт бол гарыг ойрхон тавьж болно. Арай жоохон зайтай тавьж болно. Өдөө нийлүүлээд сүнэж болно, салгаад сүнэж болно. Янз бүрээр сүнээд. За одоо 2 дахь оролт. Арууснаагаад 10 секунд орчим авна. За энэ гараас суллаад. За одоо 3 дахь оролт. За одоо дараагийнх нь өсөлттэй суулт. Өмнө нь бол зүгээр ингээд суусан байгаа. Одоо арай өөр жоохон өсөлттэй. Суултыг янз бүрээр хийдэг. За бас муу адилхан 10 хийгээд 3 оролтоор амрах явцдаа 10 секунд орчим амарна. За дагаад хийгээд. За хөлөө сууллаад. За багш нь хажууд тийшээ хараад басралж. За
За томгоогоо амьсгалын засал гэж. За баярлалаа.